Сайн унацгада өнөөдөр бид царцаа намжилтыг уншиж байна. За өвөн хүүхдүүдтэй өнөөдөр царцаа намжилт гэдэг үлгэр уншиж өгье. За миний хүүхдүүд сайн сонсоорой. Эрдүүдийн цаг царцаа намжилтгч нэгэн залхуу хойрог хүү байжээ. Тэр сүм идэж шавж 3 жил ном заалгасан юу ч сурцсангүй. Тиймээс багш нь дуудаж нутаг орондоо буцтаа гэжээ. Тэгмэц хөө багш минь хүрээ идэд 3 жил сууж ном үзсэн гэхэд маань ч үнсэж суралгүй буцах даан чичгүүтэр юм да. Та надад одоо ганцхан ном заагаад өг. Би замдаа уншиж явсаар заавал сурыг гэжээ. Багш нь би чамд одоо ямар ч ном заахгүй. Харин замдаа таарлцсан бүхнийг ажиглан чэйжилж яв. Тэр чамд эрдэн болно гэжээ. Тэгээ царцаа намжид амандаа унших ганц майнгүй алсын замд гарчээ. Яваад л байж замд нэгэн бараан шувуу модон дээр суугаад ваг дуурч байв. Түүнийг хараад багшийн загсан ёсоор бараан шувууг ваг гэж чэйжээ цааш явжээ. Тэгж явтал урдуур нь 2 зэр давхиад өнгөрчээ. Түүнийг хараад 2 зэр жорон гэж уншаад яв. Мөн замд нь 2 хулган шороо малтаж явахыг хараад 2 хулган газар малтаад буус гэж уншаад явж гин. Бас нэг гахаа махачин хятад худалдаа чинь тааралджээ. Зарцаа намжид их өсөж явсан тул мах ямар үнэтэйг дэмийл дохиогоор асуусанд худалдаа чинь 2 гараа урагш сунгаж ямар нэг юмыг тэрвэрх мэт салаавчлаад дараа нь алдалж эрхэн хурууга гоцоолгов. Энэ бүдүүнээрээ хүний тэрвэрт багтамгүй тарган уртаараа авбал сайн авахгүй бол муу гэсэн дохой байсан ч хүү учрыг ойлгосонгүй харин тэр дохойг сурж аваад цааш нь алхажээ. Яваад л байж. Тэгээд нэг баян айл дэрв. Баян царцаа намжлыг хүрээнд 3 жил суусан гэдгийг сонсоод их номтой мэрэгэн лам байх гээд хатныхаа хулгайд алдсан алтан бүгжийг олуулахаар шийдэн мэргэлж өгөхийг хүсжээ. Хүү их өлсөж явсан тул нэг сайн цадаж аваад өгье гэж бодоод мэргэлхийг зөвшөөржээ. Тэгээ та нар нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттанд 5 дансаг идэ бэлдвэл би тэнд 3 хоног сууж мэргэлнэ. 4 дахь өдрийн өглөө ирээд бүгжэн асуу гэжээ. Баян ч ёсоор болгов. Хүү тусгай бэлдүүлсэн гэрт орж хоол унд гидс гарч гин. Тэгээд за одоо яадаг үлээ гэж багшийн загсан үг замд үдсэн юмсан санаж бараан шувуу ваг хэмээн уншаад хэвтэж байжээ. Тэр орой баян зүүн гарын хягаан дуудаад мэрэгэн ламыг тагнаад эргээд явуулжээ. Хя гэрийн гадаа очиж чагнавас бараан шувуу ваг гэж байна гин. Түүнийг сонсон хя бараан шувуу гэж намайг хэлж байна. Айхтай мэрэгэн юм гэж бодоод бушуухан буцаж ноёндоо айлтгав. Маргааш нь баян ламыг дагнуулахаар атан охин хоёрон илгээв. Тэд мөн л гэрийн гадаас юм очиж чагнуул лам 2 зэр жорон гэж байлаа. Нөгөө хоёр өөрсдийгөө хэлүү гэж бодоод буцаж очин хаандан айлтгав. Тэгмэц хаан хягаан дагуулan ламын гэрийн гадаа ирэн хэсэг чагнажээ. Тэгтэл огт чимээгүй байв. Тэгээд баян энэ үнэхээр мэрэгэн лам юм бол бит хоёрын ирснийг лам мэдэх ёстой. Чимээгүй байгааг үзвэл мэддгүй л болтоо. Өчигдрийн хяа лав худал хэлсэн байх гэж газар туруугаараа бичин ярилцж байтал гинт 2 хулган газар малтаад буус гэв. Баян ч төшмлээ дагуулад санд минь дуцжээ. Эцэст нь 3 дахь өдрийн орой болж царцаа намжилт сандарч эхлэв. Чэйжилсэн бүх үгээ дууссан хүү хийх юмгүй санагдан тогоо дүүрэн түүхий гурал усан зуурж шорог зутан бэлтгээд түүнийгэн ууж гидсэн хөөлгөж өгөхөр шийджээ. Тэгээд тогоо шорог зутан уучгаа гидсэн дүүрж тогоон чинээ том болжээ. Ам тэмцэн гидсэн илж цүдийсэн муу хог чи маргааш өглөө цүдгэр гидсэн хаглуулхан мэдэж байна уу гэд өөрөг нь загнаж байжээ. Яг энэ үед хатны бүгжийг хулгаасан жирэмсэн зарц үсгүй гэрийнх нь гадаад чагнаж зогссон тул өөрийг хэлж байна гэж бодон мэрэгэн ламаас өрчөөл гуйхаар орж ирээд түүнд хамаг үнэн өчжээ. Тиймхүү маргааш өглөө баян бүгжээ асуухаар орж ирэхэд хүү бүгжийг гаргаж өгөв. Хаан ихэд баярлан үнэхээр мэрэгэн юм гэж зэрэгэлдээ ушууныхаа лам нартаа ном хэлцхийг гуйжээ. Зарцаа намжилж аргагүй зөвшөөрөв. Тэгээд тэр хушууны хамгийн мэрэгэн 3 лам ном хэлцгаар ирэв. Хүү яхаа мэдгүй димэл нөгөө хятадаас сурсан дохиогон үзүүллээ. Тэгтэл 3 лам дууралгүй гарч авдав. Баян 3 ламаас учрыг асуудал. Ноёнтоо тэр чинь бид мэдтэй ном хэлцэх хүн биш юм байна. Бидний ормогт дэлхий ямар хэмжээтэй вэ гэд гараа дугуулan алдхан биеэрээ дүүрэн ном сурсан уу гэж алдлаад мэдүүл сайн мэдхгүй бол муу гэд чигчигийн гоцоолгодаагүй. Тиймхүү хинч царцаа намжилтаа ном хэлцэж зурхилсангүй. Тэгээд удалгүй хүү нутаг орондоо буцгуулж баян чих бэлэгсэлт өгчээ. Нутгийн зах хүртэл ламыг өдөж өгөхээр ноён хамт явжээ. Намар цаг болсон юмсан ч ноёны дэргэд нэг царцаа ирж уухт ноён барьж авах гээд алдав. Дахин барих гээд дутуу барин алдчихлаа. Дахин буухт нь шүүр задгсан хэвээр царцаа намжлаас за миний гарт юу вэ хэлээч гэжээ. Хүү яг заргагүй болж хамаг үннээ хэлэхээр чийдэж
Зарцаа намжид би нэг удаа баригдсангүй. Хоёр дахь удаадаа баригдах шахсан. Гурав дахь удаадаа өхөө үзгэж баян түүний нэр үл мэдэх учраас яг таалагаа татгсан зарцаагаан үзүүлв. Тэгэд зарцаа намжид нутагтан очиж түүнээс хойш үнэн цагаанаар амьдран суугуулсан юм гэдэг.